Өчигдрийн төргийн үзэгчдээ дөнгөж сая манай Монголын үндэсний олон нийтийн телевизийн өчигдрийн хөтөлбөр гэрэлтэй цонх хөтөлбөрийн танил дотн аялгыг та бүхэн сонслоо. Гэрэлтэй цонх нэвтрүүлэг бол гэртег 27 жилийн өмнө анхны эфирийг цацжсэн түүхтэй. Тэгээд тэрнээс хойш одоо үеийн залуу уран бүтээлчд маань өөрийн өнгө төрхөөр бас гэрэлтэй цонхыг хийж исэн. Тэгээ өнөөдөр ч гэсэн бид шинэ өнгө төрхтөгөөр гэрэлтэй цонх иргэн ирлээ. Нэвтрүүлэг эхэлж байхад тэр гэрэлтэй цонхыг бол бүр маш тод санаж байна. Яалтчгүй нөгөө нэвтрүүлгийн ингээд нөгөө эхлэхэд яг ганцхан шиг юм гэрэлтэй цонх гарч ирдэг гэсэн шүү дээ. Тэр мэдээж ингээд бүр хүн болгоны одоо санаанд байдаг бах. Тэгээд хөгжмөн ч гэсэндээ ер нь маш зүрхэнд одоо мөнхөрсөн аялгау шиг болцсон нэг юм одоо мэдрэмж төрдөг. Гэрэлтэй цонх гэсэн текст нь асчунтраал тий. Асчунтраал. Ямар ч ийм гардаг даа. Тренд болсон тий. Гэхдээ юу гардаг бол мэдэхгүй. Жоохон байсан баха. Би жоохон байсан. Би ч мамаа нашиг үзэл унтчих. Гэрэлтэй цонх чи ер нь шөнийн нэвтрүүлэг том хүмүүсийн үздэг нэвтрүүлэг байсан юм уу? Баг багтаа бол ингээл унтахгүй хүлээгээл надад хамгийн гоё нь юу байсан бэ гэхээр тэр хошин шогийн номерол хамгийн ихэнд гардаг хошин шоог л хүлээж үздэг гэсэн. Тэр гэрлийг харахаар л энэ найл ганцаархнаа яагаад унтахгүй гэрэл нь асаалттай байж идэв бэ гэдэг нь айгүй гайхдаг байсан байхгүй яагаад бас нь унтраастай хахад энэ гэрэл ганцаараа ингээ асаалттай бид юм бэ гэдэг хүн болгоны дотор бас гэрэл асаах юмсан хүн болгоны дотор нэг гэрэлтэй цонх байдаг байх тэгээ тэрийг асааж бас хэрэгтэй мэдээлэл сонирхолтой зочдоор бас таны дотор байгаа тэр гэрлийг чи асаахыг хүсэж байгаа. За хөтөлбөрийн эхний хэсгийн зочноор за ютубер Newsak, Дөрийн дуучин Анна, Монголын үндэсний радиогийн продюсер Мөнхсөлт. За мөн сэтгүүлч Янжа, сэтгүүлч, хөтлөгч Аза. За залуусаа сайн сайхан яцханда. Хавар ирлээ, хайр ирлээ гэдэг шиг сонь сайхны сүүлийн юм бас сонь сайхнаас нь эхлээд ярилцъя те. Тий юу аах те тэгэл ямар ч сан одоо гоё өдрөл солигдож जैन те өрийн цаг ирж जैन тэгэл хүмүүсийн сэтгэл санаа ч гэсэн гоё гэгэлцээл илүү гоё л болчих шүү дээ. Ямар ч сан өвлөөс угаасаа хаварлуу шилждэг. Энэ үлрэл дээр угаасаа бүгд л юм гоё сэтгэл санаатай те хүмүүс гоё гэгэлцээл гоё болдог. Одоо гоё л байна да. Ер нь хавшаад ирэхээр бас нэг өглөөс ирэхэд жаахан асуудалтай өдөр нэг дуг хийчмээр ч юм шиг бас нойр үрдэн штэ тий. Харин сүүлийн үед бол нэлээд сүүмэлттэй л явж байна. Цаанаасаа л байглаасаа тий нөгөө хавар олонгууд л хүний бие организм бас өөрчлөлт ордсон юм шиг байлаа. 3 сар өнгөрөөл яг нөгөө яргууд илбэлэл цэцэг навч дэлгрээл ирэх үеэр хүмүүс дахиад зорилгоо шинээр нэг ингэж эхэлж сандаг. Тэгээ яг нэг юм шинжлэлтийн үе юм шиг санагддаг. Одоо надад ч гэсэндээ яг нэг юм тоглолтоо хиймээрч болоод дахиад нэг юм шинэ бизнес эрхэлмээр болоод ерөөсөн юм шинэ санаанууд төрдөг нэг юм шинжлэлтийн л үе санагддаг. Миний хувьд бол яг өвөл ингээд айгу хурдан дуусчихж байгааг л тод илрэл юм болов гэж боддөө шүү дээ. Нэг мэдсэн дулаарц хүүшээ юу вэ нөө цас хайчиж байгаа гэл. Тэнгүүд амар завгүй ажилласан тэр цаг хугацаа. Уусаа дотор өмсдөггүй. Дотор өмднөөс хизээ гарсан тэнд бүр нэг өмсдөггүй юм сууж шүү. Яарад угаас хэрэггүй л дээ хавар мавар болонгууд ч угаас хүмүүсийн дархлаа нэгдүгürt мууддаг те. Хоёрдугаарт нөгөө янз бүрийн одоо нэм бактери ч юм уу иймэрхүү одоо уюуд ихсчдэг болохоор ер нь бол бас яарвал дотор өмд бол нэг тайлаа хэрэггүй л. Би бол яг дулаарангууд жоохон ус мус уух уулын урсж байгаа ус уух ч юм уу. Арай жоохон зэрлэгдүү юу. Дотор өнд өмсөхгүй. Тэгээ аль болох нэмэх 40 50 хасах 50 хүртэлт ер нь бол байж дээшээ доошоо дандаа тийм ажил хийжсэн учраас сурцсан байт юм байна лээ. Тийм. Тэгээ бас агаарын температураас болж хүний эсэргүүцэл амар сайн сайжирдаг баг гэж боддог. Гадны усч гэсэн дэхвэлгүй дээ. Манайх шиг 4 өдрөлтэй байсан бол тэгэл гоё сайхан харагдаад ваа гэж явах баг. Тэд нарт бол байнгын тийм байдаг учраас бас арай өөр байх л та. Бидний тэгвэл хавар дурлаад идэн өвөл буруутай юм байна тий. Явж. Шинэ бас бодмор зүйл шүү. Ер нь бол тийм бол тэгээ угаасаа хувцас нэнгэх амар нөлөөлж байгаа байхгүй тий. Хувц нэмгэрн хүмүүс ч угаасаа биедээ анхаарна, царайнд анхаарна. Өвөл бол жоохон дарк штэ Улаанбаатар. Тэгээд хайждаг баг тий. Тэгээд ингээ хаяа за одоо заалаа дулаа орохор бол тэгэл угаасаа бүх юм хайждаг штэ. Тэмүүтээ зөв миний ажигласнаар хавар хүмүүсийг үерхтэй юм шиг байна. Тэнгүүтээ намран салдаг. Тийм үү. Тэг яг ингээл зундаа ингээл гоё яваал те хавардаа ингээ гоё стори гэлөө хайрамаарэ гэж байгаа л тэгэл намраа ингээ салчих жоох. За тэнд орлоо гэлөө. Үйл дотор бас нэг буруутай ч яах вэ? Зүгээр нэг жоохон мазгаа хийдэг зүйл бол нэг цагаан сар гэдэг чинь те. Заавал идэх хэрэгтэй гэдэг. Тий. Тэнгүүд угсаа залгаад хавар гээл те. За цагаан сарын дараа тэглэм барина гэдэг л те. Яг л нэг тэгж явдаг байх л бай. Тэглэм гэснээс манай Newsak хөөхөн жин хайцаа харагдаад байна. Чи яаж жингээ хайсан? Жи асгал угаасаа хоол юм блэ. Яг 80% нь хоол. Тэгэл яг 20% нь бол нөгөө кардио март ч юм уу те. Хүн чинь нөгөө өндөр жингээс хасахын тулд жоохон нэг юм гиц мэц унжиж шийдэм өнөр унжиж таргалах гэдэг шүү дээ. Тэггүйгээр яг нэг жоохон фитнестэй яваад тэгээ давхар арьсан арчлаад
Тэнгүүтээ жоохон саунд маунд бас сууж хэрэгтэй юм байлээ л дээ. Хүчний дасгал тэгээ давхар карди хийгээд ангууд ялангуяа гоё арьсан ингэж гоё чангарч турж байгаа байхгүй. Өндөр жингээс хасахын тулд арьсаал гоё чангарч турах юм бол гоё штэ. Нэр фитнесээр хичээлэхээр уусаа бүр сэтгэл санаа өөдрөг болдог. Тийм. Фитнес бол хөгжиж байгаад нь бол баяртай байгаа штэ. Нийтийн биеийн тамир бол ер нь дээ штэ. Намайг бага байхад ч нөгөө нийтээрээ талбай дээр гараад дасгал хийдэг байсан шнэ 8 тоод. Тэр одоо тийм бисэн тий. Тэгээ одоо л ерөөсөө тийм байхаа болцоо. Одоо л яг залуучууд маань фитнес рүү. Үгүй янжаагч насаа мэддэгдэлээ. Хэдэн оны үед вэ? Ана манаас дөрийн дуучин хүн байгаа штэ. Тэгэхээр нөгөө улирал солигдохоор дуучин хүний хоолоонд ч юм уу өөрчлөлт ордог тохиолдол байдгүй. Өвлийн улирал бол угаасаа маш хэцүүтэй. Яаж иж байгаа л нэг ханиад төрдөг, яаж иж байгаа л нэг хоолоо өвддөг. Тэгэл яг нэг юм хавартай арай гэж нэг юм уучраал тэгэл хоолоо арчлаад явж л ашгүй нэг юм зум болоод намар болоод эргээл өвлөдөг. Ер нь хоолоо арчлах үед бол бас жоохон хэцүү дуучдад бол маш хэцүү улиралтай шүү дээ манай улс орн чинь. За хаврын зорилтуудаас гэвэл би бол өөртөө 2 кг заавалчгүй турнаа 100-аас өмнө гээд амлцсан ба. Тийм шүү дээ. Угаасаа нөгөө хавар угаасаа яг юм чаленж эхлүүлчихдэг шүү дээ. Жимийн ачаалж гисэн нэмэгдээл те. Ер нь бол хавар болонгод бас хүмүүсийн сэтгэл санаа нэгдүгээр тэгэлцэн хоёрдугаарт ингээд зундаа бэлтэлж байгаа юм л да. Тэглэвээ ахаа тий. Тэгээ яг энэ үедээ бас тэгэл жим асж байгаа учраас бас нэгдүгээрт хамгийн гол нь тэгэл эрүүл мэндэл бодох хэрэгтэй гэж боддог шүү дээ. Одоо жингээ асж байгаа, угаасаа дархлаа унж байгаа, янз бүрийн юмуд болж байгаа. Тэгэл яг энэ зүүр ч гэсэн яг эрүүл мэндийн хамгийн гол алдахгүй. Нэг ингүүлэлэг амар тийм зөв санагддаг шүү дээ. Сэтгэл санааг эгэлзэн гэснээс бусад улирлуудаас илүү тийм emotional тийм эмоцтой сэтгэл хөдлөлт өндөр болчихдээ шүү дээ. Монголын өвөл бол хатуул да. Яг үнэтэй. Өвөл бортой. Өвөл бол буруутай яахгүй. Одоо бүгд ийм даргаар, баргаар зузаан юмд өмсөж ингэж дасцсан нүдэн дотор нэг цэцэг гараад ирэнгүүт хөөе юу илээ гэж. Ой тэнд бас нэг цэцэг гэдэг ингээ ингэж явуул бас нэг хүн угаасаа дурлах байх л да. Хаад хитэн цаг унтдаг вэ? 8 6 цаг л одоо унтчих. Тэгээ одоо энэ сүүлийн үтс нөө хавар болоод бас нойронд аягүй муу болоод юм аа. Нөгөө нэг сайн унтал гэж байгаа шүү дээ. Чанартай чалж гэнэ үү гэдэг чинь. Тэр бол үнэхээр хэцүү. Би нөгөө саяхан яг төрөөд 3 жил болцоод кредитнээс ажилдаа орж ирж байгаа байхгүй. Тэгээд тэнгууд нөгөө нялхаа хөвгттэй хүн чинь яалшгүй шүнс хэрдэг те. Эмэгтэй хүний стресстэй байгаа одоо сэтгэл хямралтай байгаа нөгөө төрсний дараах штэ. Дааврын нөлөө байгаа. Гэхдээ тэр нойрноос айгүй хамаард юм билэ. Яг тэр хүн яг 8 цаг 6-аас 8 цаг бол унтах ёстой гэж үздэг юм билэ. Гэхдээ тэр нь гүн байх хэрэгтэй. Гүн гэдэг нь ерөөсөө гадны нөлөө одоо юу гэдэг дуу чимээнээс ингэж зочис хэрэг ч юм уу шүн босож би засах ч юм уу тийм байхгүй. Яг гой сайхан 50 унтчихаар тэр хүн ингэж аяндаа гой ирүүлж хэрэг болчтой юм билэ. Нойр гэдэг чинь яг бүтээмжтэй холбоотой асуудал байгаа байхгүй тий. Шүн ингээл сэрэл өглөөний тэнгуут нэг юм зодуулсан юм шиг сэрэхээр тухайн өдөр нь ямар ч бүтээмжгүй. Бид нар зүгээр л сэргэлтээ хакертаад байгаа байхгүй тий. Гаднаас энержи дринкүүд асарыг ууж ийн, американо ууж ийн тий. Тэгжиж бид нар хэрч хүчтэй болоод ингээд байгаа. Тэгхгүйгээр байгалийн аргаар өгн гүн нойрыг тий 6-аас 8 цаг авчих юм бол өглөөний бүтээмжийн шал онд болчихж байгаа байхгүй тий. За улирал шилжлээ. Нэмгэн нойртой хувцснуудаа гаргана. За тэгэл яг гой ганглал нэмгэн хувцтай явж исэн нэг өдөр шороод салхи басаад за энэ үедэд та нар маань яаж ийн? Гэрийнхэн одоо бараг л хамгийн их зайг би эзлээд байгаа юм бах уу. Одоо тэгээд улирал солигдохоор зузаан хувцаа далт тэгээд нэмгэнээ гаргана. Минийх одоо бараг бүгд ил байдаг баха. Тэгэл нааш нь цааш нь болгоод ингээд өмсдөг. Эрэгтэй хүмүүс чинь хувцаа далт хийх гэсэн чи ерөөсө хувц байдгүй нэг шорт аваад өмсдөг гэдэг шүү дээ. Тэрийг гон гадаа өмсөд өгсөн гэртээ өмсчдэг гэдэг нэг шорт байдаг. Тэр шиг байдаг бол одоо амар л юм. Манай монголчууд бол ялангуяа бас хувцсныхаа тал дээр айгүй дэвэл дээгүр гэж үздэг шүү дээ. Яа тэгвэл энэ улирал солигдож байдаг. Байнгын апдейт хийж яадаг. Бусад улсуудыг бодвол бид нар бол нэг жилийн бүтэн жилийн бол 20 30 хувцтай байх гэж боддог. Бүх улиралд өөр ингэсэн хувцсан. Тэр нь одоо хувь хүний өөрийнх нь нэг юм стил жанр дээрээс нь бас нэг юм өөр төрлийг үзэж бас өөртөө тохирсон хувцсыг туршиж үзэх боломжийг олгоод идэм болов уу гэж боддог шүү дээ. Ер нь бол манай монголчууд маань хизээнэл ганглах дуртай, цэвэрхэн байх дуртай. Тийм арт түмэн юм болов л гэж бас бодоод идэгэн шүү дээ. Тэгээ нэгэн стил имижгээ ярьсных бас сүлдээгийнхаа гадна энэ стил рүү ормоор байна л да. Vibe house. Миний үсийг одоо болон сахлыг застаг нэг хүн байдаг. Би болохоор зүгээр хайчтай. За тэнгуут нь мессеж ирнэ. Ахаа өсч ургацсан шүү гэл сахалж ургацсан шүү. За нэг очихулж байгаа юм байна гэдэг тэгэл яваал очивол нөө жилийн VIP-ийн төлчдүүлэлээр амар амар байдаг. Гоё үйлчлэгээд тийм тий. Одоо л ургацсан байх хэвээр доо. Тий яг тэгдэг.
Тэдэн сантиметр ургацсан байх хэрэгтэй. Өөр газар засуулна масуулна гэх юм бол мэддэм шүү дээ. Тийм шүү дээ. Гэхдээ одоо та угаасаа өөр хүн дээр очихгүй шүү дээ. Би бол очихгүй. Харин тийм нэг эхнээсээ үнч гэдэг. Араар тавьсан юм шиг. Харин тийм өвчнөдөө бүр амар үнч гэдэг. Аль болох нөгөө нэг өөрчлөлтийг хийгээд явдаг гэсэн үг. Оюутан төгснөөс хойш нэг 5 жилийн дотор бол үсээ бол 5 өөр өнгийн болгож ирсэн. Тэгээд биеийн жим бол мэдээж 5 өөр төрлөөр ингэж агшиж одоо сумдаг ч юм уу тиймэрхүү юмнууд бол болж л байсан. Тэгээд энэ дотроос нөгөө өөрт одоо happy байх, өөрт нэг юм ихтгэл төрүүлэх стилийг олж аавна гэдэг бол тэгээд заавал тушаал үзэх хэрэгтэй л юм билээ. Сахтла зориуд ургуулсан уу угаасаа Ер нь бол төрөлхийн л ингэж ургадаг л та. Тэгээд ургах гэж их юм болсон анх удаага тэр ч одоо оюутан байсан. Тэгээд энэ эрүүгээр захтнаалсан, майжаалсан нэг 7 хоног захтнаал нэг өглөө босоод ирсэн чинь пүк гээл гараад ирсэн. Тэгэл хаваар. Тэгтээ нөгөө сахал ингэж их ургадаг эрэгтүүний тестостерон арай өндөр байдаг гэдэг. Тэр үнэн үү? Мэдгүй. Үнэн үү? Үнэн шүү дээ. Хоолны өнгө мөнгнөөсөө шүү дээ. Ахгүй бол угаасаа амар ишүү таригдж байгаа шүү дээ. За хамтдаа хөөрөлцөн та нартай маш их баярлалаа. Гэрэлтэй цанх нэвтрүүлгийн маань одоо шинжилсэн форматанд дуурин дучин Анна. За манай Монголын үндэсний радиогийн продюсер Мөнх Сүлднаар цаашдаа бидэнтэй хамтран ажиллах болно. Гоё олгоорой. баярлалаа. Гоё олгоорой харин тий. Тэг жоохон эрт харгуун зүгээр. Нөхөж үзэх боломжтой байдаг тий. Тэгэхээр өдөш бол яг амармаар байгаа мэдээж амарч болно шүү дээ. Тэгээд дараанаас амралтын өдөр ч юм уу маргааш нөхөд үзэх бас боломжтой шүү дээ. Үдшээр үзэж амжихгүй л өглөөгөр нөхөд үзчих болно. Эрэгтэй ч байна уу, эмэгтэй ч байна уу, нас залуу байна уу, настай байна уу хамаагүй бүхэл хүмүүстээ бас эрэгтэй зүйлийг бид нэр бас сонирхолтойгоор үзүүлэх хичээж байгаа болохоор та бүхнийг бас хамтаагаарай гэж хүсэж шүү. За гэрэлтэй цанх хөтөлбөр маань үргэлжлэн хөрөх болно. Хамгийн яриа цогтой энэ заяр. 103 сонсч. Цаана ганцаар танаа. Нөхөр сохтуу таныг зодод байна лээ. Дуудлаа. Бодоод бүгдийг хүлээн авлаа. Дуудлаа авлаа. Сайн байна уу? Намайг Мижидор Жогтой Пүрвдулам гэдэг. Би мэдээж шуурхай удирдлагын төвийн шуурхай удирдлага хэлээс 103-ийн ахлах зохицуулагчаар ажилладаг. Эмч мэрэгжилтэй тус байгууллагад 7 дахь жилдээ ажиллаж байна. 103 сонсч. За манай байгууллага нь цагдаагийн эрхийн газарт хариалагддаг учраас бид цагдаагийн мөрдөстэй цагдаагийн албаагчд байдаг. Эмнэлгийн яарал тусламжийн 103, цагдаагийн 102, онцгой байдлын 101, 105, нэг дор 24 цагаар 18-аас 22 албаагч тасралтгүй үүрэг гүйцэтгэж ажилладаг. Эмнэлгийн 103 сонсч нь танд байгаад туслах уу? За хэдэн настай хүний юу өгсөн бэ? За дуудлага өгсөн хэм бэлээ? За дуудлага авлаа. За дуудлага мэдээллийн эд оргил цаг буюу ачаал ихтэй цаг нь оройн 19 цагаас тэгдэгийн цагийн хооронд байдаг. За нэг эйжент үүрэг гүйцэтгэхэд 4 мэдээлэл авч ачаалал ихсэн үед буюу 2 ахлах зохицуулагч нэмэлтээр дуудлага мэдээллийг хүлээн авч ажилладаг. Хэд настай хэн гэдэг хүн? Хэд настай хэн гэдэг хүн бэ? Иргэдэд тусламж үйлчлэгийг цаг алдалгүй төргөн шуурхаа хүргэхийг зорж байгаа. Үүний дунд бид нэр дэвшилтэт технологи ашиглан хаяг байршлаа мэдхгүй иргэнээс байршил тогтоох линк болон 3 дахь хаягаар дуудлага мэдээллийг бүртгэж авах, гадаад иргэнээс мессежээр мөн дуудлага мэдээлэл өгөх боломжгүй, ярих боломжгүй иргэнээс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс дуудлага мэдээллийг мессежээр хүлээн авах бүрэн боломжтой байдаг. За миний шугамд мессеж ирсэн байна. Мессеж ирсэн тохиолдолд энэ гэрэл асаж мэдээлэл өгдөг байгаа. За мессеж нь болохоор одоо бид нартай ярих боломжгүй хүнд нөхцөл байдал байгаа хүмүүсээр мессеж ирснээр бид нэр эргэж хаяг байршил болон нөхцөл байдлыг тодруулан дуудлага мэдээллийг бүртгэж авдаг байна. За жишээлбэл гэр бүлийн хүчирхийлэл, осол гэмтэлд орсон ярих боломжгүй иргэд маань бол мессеж өчөж холбогдох бүрэн боломжтой байгаа. Хоногийн хугацаанд тусгай дугаар 103-т 1800-аас 2300 дуудлага мэдээлэл бүртгэгддэг. За үүнээс бодит дуудлага буюу эмч очиж үзэж байгаа дуудлага нь бол 900-аас 1200 орчим байдаг. Хүүхэд тоглож залгаж байгаа дуудлага нийт дуудлага мэдээллийн 100-аас 150 орчим. За үүн дээр бол сэтгцийн өвчтөө иргэнээс дуудлага мэдээлэл өгөхгүй хэрнээ тасралтгүй залгадаг. За жишээлх юм бол манай дээр бүртгэлтэй нэг иргэн байна. 2026 оны эхний 3 сарын байдлаар 3 дугаараас залгасан нь нийт 12,000 удаа залгасан бүртгэлтэй байна. Дуудлага өгсөн хэм бэлээ?
Эмч очих хүртэлх үеийн эмнэлгийн яаралтай тусламжийн 16 видео бичлэгийг бэлтгэн иргэдэд линкээр илгээж тусламж үйлчилгээг хүргэж ажиллаж байна. Яг одоо төгс дуудлагаар дуудлага мэдээлэл хүлээж авах гэж байна. Байна уу? Сайн байна уу? За хэд орчим насны хүн бэ? Хүнээ харуулаарай та. За би танд бичлэг хийгээд өгье. Хараад хоёлоо давхар тусламжаа үзүүлээ шүү хүндээ. Гэрэлтэй зан хөтөлбөр үргэлжилж байна. Ингээд өөрийгөө бүтээх хэсэгт ажиллахаар хөтлөгч Янжа, хамтран хөтлөгч стилист Дэлгүүн Заяа маань бэлэн болжээ. Сайн уу? Сайн байна уу? Хөтлөгчтэй болон үзэгч нартай орой минь хүргэе. За өнөөдөр бит хоёр та бүхэндээ зориулаад хаврын трендийн тухай ярина. Яагаад тэгэхээр одоо хаврын улирал гадаа ирсэн байна. Мэдээж бүсгүйчүүд бидний загварлаг хувцлах боломжтой. Улирал бол яах аргагүй хаврын улирал гэдэг шүү дээ тий. Тэгэхээр өнөөдөр хаврын трендийн тухай ярив. Тэгээ мэдээж хамгийн ихний асуулт бол энэ жилийн онцлог тренд юу байна вэ? 1990 он болон 2000-ад оны загварын стилийг орчин үетэй холсон vintage chic тийм чиг хандлагын урсгалтай байгаа гэсэн тий. Oversize те power shoulder юм өргөн мөртэй тийм хувцалтууд өмсдөг байсан бол одоо эсэргээрээ яг илүү бэлхүүс гаргасан эмхтэлэг байлыг дамгаалсан. Тэгээд мөрөн заавал өргөн байхалгүй яг таарсан хэмжээний те тиймэрхүү байдал руу буцчих гэсэн. За өнгөний хувьд тэгвэл ямар байгаад би нэг таах гээд үзэх үү? Тэгээ нэг өнгө айгүй олон тааралдаад нүдэнд тусаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр өнгө бол бор өнгө гэж бодож байна. Зөв. Бор өнгө ер нь дийлэнхтэй дандаа намрын улирал тренд болж орж ирдэг. Намар болохоор дандаа бор өнгө болж ирдэг байхгүй юу? Ахаар болохоор эсэргээр илүү гэгээлэг, пастел, зөөлөн тонтой өнгөнүүд орж ирдэг байхгүй юу? За тэгэнгүүт Америкийн нэгдсэн улсын Pantone гэдэг компани байгаа шүү дээ. Тэр жил болгон, улирал болгон дизайнеруудтай одоо интерьер ч юм уу те өнгөтэй холбогддог хүмүүстэй зориулаад кодууд гаргадаг. Өнгөний кодууд, тренд кодууд гаргадаг те. Энэ хаврын гол тренд өнгө нь Angel Falls гэдэг нэртэй байгаа. Тэгэхээр та нэг таах гэдэг үзэх үү? Цагаан далавчтай тийм цайвар л өнгө. Тэгэнгүүт тэр нь цайвар цэнхэрэг. Baby blue тий. Тэгэхээр энэ хаврын тренд өнгө baby pink модод орсон юм сте тий. Тэгэхээр одоо baby blue орж ирж байна. Энэний хажуугаар илүү тод нэг оранжны улбар шар өнгө ч юм уу те эсвэл чернэлийн ягаан өнгө, ногоон өнгө иймэрхүү өнгөнүүд орж ирж байгаа л та. Гэтэ амьдралтаа арай ойрхон хэрэгжилж болохоор өнгө нь цайвар цэнхэрэг шиг санагдаад байгаа. Өнгөрсөн жилүүдэд бол oversize пижак айгу модонд ордог байсан тий. Тэгэхээр энэ жил тайлтай пижак гэхээр ухарж ийн л та тий урд нь бас яаж баг багаар багсан байхгүй юу. Эхлээд шууд нөгөө нэг одоо ковидын дараа штэ тий. Яг ингээд ийм power shoulderтай, өргөн мөртэй, тэгээд доошоо шулуу, тэгээ өөр size. Дахиад нэг юм уу хоёр size том тийм юм өмсөд байсан штэ. Тэгээд тэр чинь ингээд баг багаар өргөн мөрөнд үлдстэй жоохон тайлтай болоод гэсэн үг байна. Тэгээ одоо ингэж юм баг багаар ингээд стил бидрийг тасгаж байгаа гэсэн үг. Загвар бидрийг тасгаад байна шүү дээ. Мөрийн үлдээснээ тайлтай болгож исэн байхгүй юу? Одоо тиймгүүд өнөөдөр студ дээр аваад ирсэн байгаа пижак шиг тий. Мөрөн хүртэл ингээд доошоо хатуулгагүй болж ирээ. Тиймгүүдээ илүү тайлтай болж ирж байгаа. Би нэг ихтэй анх харчаад пижак гэж мэдээгүй шүү. Та юу гэж бодсон? Зүгээр ийм нөгөө нэг цавц гэж бодсон. Яагаад тэр нөгөө мөрн ингээд өнжөө. Тэгээд тайлтай болохоор пижак гэж ерөөсөө боддог. Тэгээд дээрэс нь энэ пижакны хувьд айгүй нэг юм сонирхолтой хэлбэр үүсгээд байгаа. Яг нэг юм үсэг шиг чи бүв шиг тийм хэлбэр үүсгээд байгаа. Тэгэхээр илүү пижакныхаа тийм хэлбэрнүүд дээр дүрснүүд дээр одоо Jacquemus гэдэг брэнд гэдэг. Тэднийх бол ингээд дандаа хэлбэр дүрсэн дээр тоглолт хийж идэг байхгүй. Одоо тэгэхээр тиймэрхүү vibe нэг гэсэн. Тэгэхээр ийм гоё чөлөөтэй болж эхэлж байгаа юм. Яг oversize пижакт надад бас айгүй их байдаг байхгүй юу? Яагаад тэгэхээр жис өмд нэрч уугуулчдаг, дээрээс нь нэрч одоо дааш нь нэрч өмсчдэг айгүй бүх юм дээр ингээд дохоод явсан ч зүгээр өмсөж зүгээр. Тайлтай гэхээр одоо жис өмдөн дээр чинь тайлтай пижак жоохон цохимжгүй юм шиг санагдаад байх юмгүй юу? Одоо яг нөгөө түрүүний ярьдаг стилийг чинь хорн хольж байна. Наад пижак чинь болохоор илүү романтик стилтэй. Джинс маань чөлөөт болчлоо. Хоёр стилийг холигдсмаар сонирхолтой харагд. Туршиж үзээгүй цохгүй бах гэж бодсон бодлуудаараа үзэгч нар маань үйлчлүүлэгч нар маань өөрсдөө айгүй юм хаагаад байдаг юм шиг санагддаг. Тийм болохоор зүр туршаад үз. Тэ болно гоё харагдана. Тэгээд дээрэс нь бидний нөгөө нэг нүд хамгийн түрүүнд тасах хэрэгтэй байдаг байхгүй. Гадар нөгөө нэг хүүхнүүд яг нэг юм өмсөөл эхлэхээр бидний нүд тасаад тэгээд тэрийг нь хүлээн зөвшөөрөөд тэгээд дараа нь өөрөө очиж аваад идэг шүү дээ. Тэр чинь бидний нүд тасаад байгаа гэсэн. Тийм болохоор одоо завтай үедээ загварын шоу үздэг ч юм уу те. Эсвэл зүгээр Instagram дээр загварын брэндүүдийг хаягийн дагчиж болно. Энэ байдлаараа бидний нүд тасаад
тэр харсан юмаа амьдрал дээр туршиж үзэж эхэлдэг байхгүй. Тэгэхээр ийм пижакны доор та хүссэн өмд өмсч бол. Түрүүний нөгөө нэг тренд өнгө ярьсан шүү дээ, тий? Baby bloom. Baby bloom яг тийм юм сатин, ийм торгомсог материалтай айгүй гоё хослоод байгаа. Надад санагддаг байхгүй. Тэгэхээр хэрвээ та тийм эмэгтэйлэг boy бие сороожиг авахар шийдсэн бол тэгээ дээрэс нь гоё трендлэг харагдахыг хүсэж байгаа бол тийм baby bloom-тэй тайл гаргасан сороожиг өмсөд үзээрэй гэж зөвлөмөр байна. Kendall Jenner ч юм уу тийм Hollywood-ийн одууд айгүй хөмсөн. Тийм. Тэгэхээр тэрийг одоо хідүүлээ гоё хавар болж байгаа, дулаарж байгаа юм чинь тийм өнгөтэй сороожиг туршаад үзээрэй гэж хэлмээр байна. Тэгэхээр өнгөний хувьд бол цайвар цэнхэр, хувцалтын хувьд бол арай эмгэлэлэг тайлхтай адилхан. Жил болгоныг тренд гардаг тийм ээ. Тэгэхээр заавалжгүй трендээ дагах ёстой байд юм уу? Эсвэл хүн өөртөө зохистой хувцас өмсөх ёстой байд юм уу? Эсвэл трендтэйгээ уялдуулах ёстой байд юм уу? Аль аль нь байж болно шүү дээ. Тэнгууд хувийн стилистийн зүгээс хэлэхэд бол хүн бүрт өөрийнх нь нэг юм хувийн стил гэдэг зүйл байгаа. Хувийн стилээ олчихсан байгаа хүн бол тэр трендээс аль нь өөртөө тохирох, аль нь өөртөө тохирохгүй вэ гэдгийг хэдийнэ мэддэг болчтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр заавалжгүй тэр тренд болж, нэг тренд болж ингээд аль алиг нь ашиглаад ах шаардлагагүй байдаг гэсэн үг. Тэгвэл шкафнтайгаа хуучин хувцснуудаа нийлүүлж ягаад тренд бүрдүүлж болох уу? Тийм шүү дээ. Болно шүү. Фэшн блогерууд аягүй гоё тийм DIY бичлэгнүүд хийгээд байгаа байхгүй. Энэ хаврын трендэн дээр гадуур хувцсан дээр шүү. Сахин куртэг байж болно, пальто байж болно, цуу байж болно, аль нь ч байсан өндөр босоо захтай. Тийм л level яг гоё тренд болчиход байгаа байхгүй. Өөртөө байгаа одоо өмнөх загварын гэсэн үг шүү дээ. Пальтоныхоо эсвэл цомныхаа доод хэсгийг нь тайрж авч байгаа. Дээдлээ ингээд хоолой залгachж байгаа байхгүй. Иймэрхүү байдлаар айгүй ухаалгаар шийдэж болно. За яг өөртөө мэдээж дуртай хувцас өмсөхийг хүн мэдээж хүн болгон хүснэ. Гэхдээ бас тренд болоод байгаа хувцсыг өмсөхийг хүснэ шүү дээ. Аль аль нь ингээ балансыг нь тохируулчих. Тийм 3 тип хэлж өгөөч. Ер нь трендүүдийг туршаад үзчихэд гимгүү. Яг тэр трендийнхэн хувцсыг зарж байгаа дэлгүүр рүү ороод өмсч үзээд за энэ яг миний стил мөн байна уу? Миний зан характертай уялдаж гинөө те. Энийг өмсгөр надад таалагдж гинөө гэх мэтчлэнгээр туршиж үзэх бол шаардлагатай. За энэ бол нэгтгэх зөвлөгөөний явж байна те. Хоёр дахь нь болохоор трендээс эхлээд өөрийнхөө суур, basic хувцсны шүгээг бүрдүүлэх ёстой байдгийг. Барилга барих гэж байгаа л нэг фундаментаа зүтгадаг шүү дээ. Яг тэр шиг хэдүүлээ хувцсныхаа шүүгээний нэг суурийг бэлдэх ёстой байдаг. Хүний биеийн хэлбэрээс шалтгаалаад өндөр судалтай ч юм уу, нам судалтай ч юм уу өмднүүд зохино гэсэн үг шүү дээ. Одоо бол нөгөө хит өргөн байхаа болоод шулуун загварын өмд бол өмсөж болж байгаа. Эсвэл нөгөө нэг тарпицэн дээгүүрээ бариу явж байгаа, доошоо өргөсдөг тарпиц өмд өмсөж болж байгаа. Энэ хоёр өмднөөсөө джинснийг нэг авч болж гин тий. Хэрвээ офис ч юм уу жоохон тийм албаны ажил хийдэг бол бирюк материалыг авч болж байна. Ингээд төрөлжүүлж байгааз төрөлжүүлэхийг нь суурэ бэлтэн гэдэг байгаа байхгүй. Тэгээ энэ өмдөн заавалчгүй тийм тод мод тийм тренд дагсан өнгөтэй байх шаардлагагүй. Нэг харыг авсан бол нэг сихрийг ав. Ийм дүрмээр явна гэсэн. Дээгүүрхээ сонгохдоо ч гэсэн яг өөрийнхөө биеийн хэлбэр тохирдог. Өргөн мөртэй байх юм бол мөрөн жоохон унжуу байдалтай ч юм уу. Мөрөн арай нарийнхан байх юм бол илүү өргөн мөртэй ч юм уу. Биеийнхээ хэлбэр тохируулаад дахиад нэг цамц авах нэ, нэг топ авах нэ, пижак авах нэ ч юм уу те. Иймэрхүү байдлаар нэг 16 хувцсанд багтаагаад өөрийнхөө хувцсны шүгэний суурийг бэлтэх ёстой. Энэ ингээд хоёр дахь нь болж. Гурав дахь дээр нь юу орж иж ин гэхээр тренд нь орж ирж байгаа байхгүй. Алидины өөрт чинь суурь нь байгаа. Өөрийнхөө бие хэлбэрийг мэдж байгаа тийм. Тэрэн дээрээ одоо өстэй чихэн трендийн нөгөө нэг эхлээд туршаад үзсэн трендүүд байгаа шүү дээ. Тэрнээс таалагдсныгаа аваад тэгэл капсул хувцсны шүгэ. Уг нь бол амархан байна. Уг нь бол тийм байна. Тийм эмгтээч чинь ингээл байс гэж байгаа л нэг хувцсны шүгэгээ яг янзлдаг л та өөр юм янзлж яах та. За тэрэн дээр ч юмсч тийм лээ. За хайх гэснээ за дараа хэрэг болох байх гэл ингээл шүгээгээр дөөрөө хувцас байгаа мөртлөө яг өмсдөг нь яг үнийг хэлэхэд 4-5 ширхэг л дээ шүү дээ. Тэгээ зориглоод хайж чадахгүй. Тэнгүүт яг нөгөө стилист хүн ирсэн учраас би асуугаад байна л та. Өөрийгөө ерс өөрчлөе ч юм уу одоо бүр ихнээс нь гоё дараатаагаар эхлэе гэж хүсэх юм бол бүх хувцаа ингээд хайчаад чамд хандах ёстой юу? Эсвэл зүгээр шүүгэн дээр аваачих ёстой юу? Хэрвээ стилистэд хандах байгаа бол юу ч хийхгүй байх ёстой гэсэн. Яг байгаагаар нь стилистээр очиж зөвлөгөөгөө аваад стилисттэйгээ хамт хувцсны шүүгээ хамтдаа цэцлэх ёстой байхгүй. Тэгжээч тэр дундаас энийг ч ашиглаж болно шүү дээ. Энийг чинь дараа нь ингээл та гэсэн хувцснууд гараад ирэх юм билүү тийм үстэй тий. Хэрвээ стилистгүйгээр зүгээр гэртээ өөрөө хувцсны шүүгээ цэцлэхээр шийдсэн бол хувцсны шүүгээг улиралтаа нэг удаа цэцлэчгээд ер нь болно гэсэн үг. Яг улирал солигдож байгаа үед шүү дээ тий. Өөрөөсөө асах ёстой. Би энийг сүүлийн 6 сар өмссөн үү? Асуух нь шүү дээ. За хэрвээ 6 сар болон түүнээс дээш хугацаанд өмсөгдөөгүй бол та дахиж өмсөхгүй нэ. Зээч тий хадгалаад нэмэргүй юм байна тий.
хормын палаж байдаг ч юм уу те. Эсвэл яг үндсэндээ өөрсдөө чинь бэлгэлсэн өөрсдөө ямар нэгэн үндсийг өгдөг тийм нандин хувцас байвал агуулгдсан тий. Тэрийг үлдээж болно. Хувцсны шүгэ нээгээд юу байх ёстой гэхээр өдөр тутам таныг өмсдөг, танд ашиглагддаг, танд хэрэгтэй тийм хувцснууд байж хэвээр гэсэн. Нандин бол далтгийнх нь 6 сар өмсөгдөөгүй байл тиймэрхүү байдлаар хувцсны шүгэгээ янзлж авах гэсэн. Яг арьстай харьцаж байгаа тийм хувцс байх тусмаа хэдүүлээ илүү даавны чанар нь өндөр, тий даавны холцсон өндөр тиймэрхүү хувцсыг сонгож явах хэрэгтэй. Полиэстер гэдэг нэг материал байгаа даа шүү дээ. Тэр материал давуу талч байгаа, сул талч байгаа. Давуу тал нь яаж ийнэ гэхэлэр илүү хувцс нэг юм үрчихээ болж эхэлдэг. Тэгвэл одоо цагаан цамцнууд чинь ингээл эндүүдээ лайхад үрчигээд байдаг шүү дээ. Тийм байвал одоо тэр чинь цэвэр даваа байгаа гэсэн үг байхгүй. Нэг 10-аас 20% холц ороод ирэх юм бол тэр цамц маань илүү гоё эндүүдлэг авч эхэлдэг гэсэн үг. Ийм нэмгэн арьстай илүү ойр байгаа хувцсан дээр 10-аас 20% л полиэстрийг зөвшөөрнө гэд ойлгочих хэрэгтэй. Бус нь юу ах вэ гэхээр илүү байгалийн давуу тийм материалууд ах хэрэгтэй байна шүү дээ. Эсүүд маань стрессдэг гэсэн. Тийм полиэстер их одоо 100% полиэстер хувцас өмсөхөөр захнаад ч юм уу майжаад харшил хөдөлгөөд эсийн төвшөнд стресстүүлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хувцас сонгохдоо ч гэсэн бас тэр талаас нь бодолцож үзэх хэрэгтэй. Хавар болон намрын үйлрэл аюу гой загварлаг хэрнээ дулаахан хувцлах маш гоё боломж байдаг байхгүй. Яагаад тэгэхээр загварын салбарт үйчлээд лееринг хийгээд давхарлаад өмсөх тусмаа маш гоё сонирхолтой санагддаг. Энгийн хувцснууд аа мөртлөө давхарлаад өмсчихөр аюу гоё сонирхолтой загварлаг болчдөг. Тийм болохоор хавар илүү олон давхарлаад дулаахан бие бодоод хувцлаарай гэж зөвлөхөөр байна. Эргээд хоёулаа хаврын тренд рүү орё л да. Тий одоо өнөөдөр мэдээж хаврын трендийн тухай ярьж байгаа юм чинь. Одоо энэ хувцсыг энтэй ингээд нийлүүлчихвэл яг цогц тренд болно гэсэн тийм ойлголт байх уу? Маш олон жишээнд шууд талханд бодогдоод байна л да. Одоо өнөөдөр миний өмссөн байгаа хувцас жишээ нь энэ болохоор polka dot гэдэг хээ. За. Polka гэдэг бүжигнээс үсэлтэй. Айгүй олон хүмүүс ингээд бүжгэлдэг. Тэгээд ингээд цэгшиг харагддаг байсан болохоор энэ хээг polka dot гэж нэрлсэн гэсэн. Тэгээд энэ хээж гэсэн энэ хаврын тренд болж байгаа байхгүй. Хэнүүд дундаа романтик хэндэ ордог. Хөвчлээ яг тийхээ бас романтик хэндэ орж байгаа. За тийм бод ашиглаж болох зүйл гэхэлэр ийм романтик хэнүүдийг илүү одоо өөрөө ч өмссөн байгаа юм савхин торон илүү жоохон тийм секси хүчтэй харагдуулдаг зүйлтэй холхоор сонирхолтой харагддаг. Романтикийг хүчтэйтэй холхолоор сонирхолтой. Романтик хүчтэй болохоор сонирхолтой болоод байгаа. Тэгэхээр стилүүдийг хооронд холих тусмаа сонирхолтой болдог байхгүй. Эсрэгээр нь юу болохгүй вэ гэхээр цэцгэн дээр ийм ч юм уу те polka dot. Романтиктэй нөлөөд тахлаар бас шууд гоё стайлинг хийхэд хэцүү байдаг. Тэрийг маш ингэж сайн бодож хийхгүй бол хитрхи уудахтай ч юм уу хитрхи романтик болчихдог. Эсвэргээрээ хоёулаа ийм торон юм дээр дахиад савх өмсөх юм бол бүр хитрхи амар секси оройны хүлээ авчиг болоод явчихдаг. Тэгэхээр ингэж тунгийн тааруулаад хооронд нь хоёр өөр стилийг болохоор сонирхолтой байдаг байхгүй юу? Байгалаас өөрт нэг өгөгдсөн өгөгдөл гэж байгаа шүү дээ. Эмхтэн үнд нэг гоо зүй мэдрэмж те нэг тийм за би энийг ингэж өмсчээл надад гоё ч юм байна гэдэг юм уу нэг тийм мэдрэмж байдаг. Гэхдээ яг яг гоё мэрэгжлийн хүнээс нь зөвлөгөө аваад өөрийнхөө тэр мэдрэмжтэй гоё сүлээд ингэ явал илүү өөрийгөө гоё болох боломжтой юм гэдгийг сая бодлоо. Тийм байна. Жисэн өмдөн дээр ягаад бүх юм зохицоод байгаа юм шиг санагддаг гэж бодож байна. Тэгж бодож үзчихсэн. Хүн болгож жисэн үсдэг те. Ямар сан характертай хань хамаагүйгээр хүн болгож жисэн үсдэг. Өнгөндөө байна уу? Юу нэ? Материал нь да. Материал холиход бас их сонирхолтой болж эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр джинс чи өөрөө яг джинсэн материал байгаа гэж тустай материал байгаа дээ тий. Тэгэхээр джинсэн материал дээр давуу өмсөн ч гоё харагддаг. Сахин материал өмсөн ч гоё харагддаг. Силикон торгын өмсөн ч гоё харагддаг. Тэгэхээр материалууд нь солигдоод байгаа болохоор гоё харагдаад байгаа гэсэн. Тэгэхээр материалыг хооронд нь хольж олж, стилийг хооронд нь хольж олж, тех тусмаа сонирхолтой байдаг. За баярлалаа. Хэрэгтэй олон зөвлөгөө мэдээллүүдийг авсан байхаа гэж найдаж байна. Тэгээд цаашдаа бас өөрийгөө бүтээх энэ хэсэгтээ стилист Дэлгүүн Заяа бит хоёр хасаагтай холбоотой олон сонирхолтой мэдээлэл болон зөвлөгөөг та бүхэндээ хүргэх болно. За ингээд гэрэлтэй цаг үргэлжилж байна. Гэрэлтэй цан хөтөлбөр маань нууц биш нууцаар үргэлжилж байна. Өнөөдрийн зочноор йогийн багш, кегл тренер, хувь хүний хөгжлийн багш Болор Туяа маань хүрэлцэн ирлээ. Танд энэ үчи мэндийг хүргэе. За үчи мэнд хүргэе. Мөн 6 хүүхдийн ээж. Тий 6 хүүхдийн ээж гайхамшигтай үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй. За өнөөдрийн сэдв бол нэлээд халуун сэдв. За мэдээж одоо 18 наснаас дээш, дээрээс нь 21 наснаас дээш хүмүүсийн секс амьдралын
хувьд одоо оршил гэдэг зүйл хэр чухал вэ? За зарим бол оршил гэдэг юм дээр нэлээд анализ акцент өгдөг. Гэтэл зарим нь бол мэдэхгүй ч юм уу эсвэл тэрийг юу байдгийг ч мэдэхгүй байдаг. Таны хувьд бол те оршлын тухай. Оршил бол ер нь бол бэлгийн харилцааны эхлэл гэдэг хэсэг бол биш. Ер нь бол бүхэлдээ бэлгийн харилцааны хамгийн чухал цогтой заавал байх ёстой цул гэсэн. Тэгэхээр нөгөө оршилтой оршилгүй гэдэг ч юм уу биш. Бэлгийн харилцааны үед хосуудын үед бол оршил заавал байх ёстой зүйлэл. Тэгэхээр оршил хийхгүй хийхээр одоо гурилдаж байна гэсэн үг болчих жоо. Ер нь бол яг оршилгүй хэсэг гэдэг нь оршил маань яагаад чухал байдаг юм бэ гэвэл бэлгийн харилцааны оршил хэсэг бол ялангуяа эмэгтэй хүн одоо бэлгийн туршил нэмэгдэхтэй таашаалын мэдрэмж өндөрсөх, за сэтгэл зүйн тайвшрал, итгэлцэл, за хайрын мэдрэмж, харилцааны мэдрэмж нээлттэй байх, за хамгийн сүүлд дур тавилтын мэдрэмж хамгийн өндөр болдог учраас оршил хамгийн чухал хэсэг. Эрэгтэй хүнд бол шууд одоо харааны мэдрэхүүгээр юм уу, шууд физик хүрэлцээгээр өдөөгдөж идэг бол эмэгтэй хүн бол оршил буюу тэр тайвшрлын хэсгээр, өдөөлтийн хэсгээр сэтгэл зүйн тайвширдаг байх нь, харилцагчтай итгэл төрдөг байх нь, за өөртөө итгэлтэй болдог байх нь, за мэдрэмж нэмэгддэг байх нь. За тэгээд дур тавилтын одоо мэдрэмж өндөрсгөөс гадна хурдсан гэсэн үг. Одоо хугацаа, бэлгийн харилцааны нөгөө дур тавих хугацаа илүү наашилж өгнө шүү дээ. За тэгээд ард нь нөгөө нэг давтамж илүү ойрхон болдог. Тэгэхээр оршилгүй бэлгийн харилцаа яадаг юм бэ гэхээр эрэгтэй хүн бол яг хурдан өдөөгддөг, урдан дур тавьдаг, за тодорхой хугацаанд хурдан туршил давтамж нэмэгдэжээдэг бол эмэгтэй хүн оршилгүй шууд одоо нөгөө зөвхөн оргазм буюу дур тавилтанд одоо шунах нь давтамжийг багасгадаг, таашаалыг багасгадаг, тий мэдрэхүүг багасгадаг. За сэтгэл зүйн хувьд бол дараагийн хувьд бэлтгэхгүй байх маш эмзэг зүйл учраас оршил бол хамгийн чухал зүйл. Ер нь дундаж одоо хугацаа ч юм уу эсвэл стандарт гэдэг юм байдаг уу? Ер нь бол бэлгийн харилцаанд одоо нөгөө тоо биш учраас стандарт гэж юм байхгүй. Хүн болгоны мэдрэхүү, мэдрэмж, биологийн онцлог, физиологийн онцлог, сэтгэл зүй өөр, за амьдрал ахуй өөр. Гэхдээ ерөнхийдөө яг хугацаа бол эмэгтэй хүний бэлгийн харилцаанд хоршлын хугацаа нэг 15-аас 20 минут тий өдөөгдөх бэлэн болох гэсэн үг шүү дээ. Тэр чинь тайвшрах, за цусны эргэлт сайжрах тий, за умаа өтрээ цусан хангамж сайжрах, за дурын шингийн ялгарах ч гэдэг юм уу тий эдгээр зүйлүүдэд ер нь бол нэг 15-аас 20 минут, 30 минут тий. Тэгэхээр хосууд яах вэ гэхээр харилцан оршил хэсэг манай эмэгтэйд бол надад өөрт хэдийн хугацаанд төрдөг юм бэ? Ямар үед илүү таатай байдгийм бэ? За оршил хэсэгт юу вэ гэвэл одоо сэрлийн цэгүүд өөр. За тэгэхээр миний сэрлийн цэгүүд хаана байдгийг бэ гэдэг зүйлээр оршлын үед өөрийгөө таньж мэдэж авдаг хамгийн чухал. Тэгэхээр энэ хосууд ер нь бол гэр бүл болоод тодорхой хугацааны дараа ер нь энэ оршил гэдэг зүйлийг ер нь хийдэггүй тийм ер нь ингээд найз нөхдөсөө ингээд сонсгож гисэн анзаарахад ер нь хийдэггүй. Тэгэхээр энэ одоо нөгөө нялх хүүхэдтэй ч гэдэг юм уу тийм энэ хугацаанд одоо тэгж яваад байх юм уу эсвэл тэрэнд бүр наан урдаас бэлдэж одоо дадал хөвшил болгох хэрэгтэй байдаг юм уу? Яагаад ингээд хосууд одоо цаг хугацаа амьдрал стресс те орчин нөхцөл хэв маягаасаа болоод оршлыг орхичдаг те зөвхөн за бушуухан дур тавьчих юм уу? За би өнөөдөр хүсэхгүй төхрөө бушуу дур тавилчиж гэдэг юм уу? Ийм байдлаас болоод оршлыг орхигдуулдаг. За тэгэхээр энэ маань ямар сөрөг нөлөөтэй байдгийг гэхээр нөгөө төрүүлсэндээ туршил багасах буюу давтамж багасах. Бэлгийн хүрэлт ирэх. Тэгээ энэ яагаад хосууд орхиод байгаа юм гэхээр нөгөө тасал болох. Нэг зүйлд одоо удаан хугацаанд тасал болох гэдэг нэг юм дайсан байна. Гэхдээ энэ чинь хайргүй болсон биш байхгүй. Уг нь бол хамгийн энгийн мөртлөө хамгийн чухал зүйлийг хүмүүс ер нь орхичдаг шүү дээ. Тэгэхээр тасал болсон зүйл гэдгийг өөртөө ухамсарлах хэрэгтэй. Тэгэхээр таслыг яаж өөрчлөх юм гэхээр хугацаагаа уртасгах, зориудаар одоо нөгөө цаг гаргах тий өөртөө чанартай бэлгийн харилцааны цаг гаргаж сурах хэрэгтэй. Тэгэхээр эн чинь бэлгийн боловсрол болчих. Тийм байна. Оршлоос одоо үүдэж эмэгтэй хүний нөгөө нэг дааврын ялгарл үүсээд тэгээд нөгөө өвтрээний чигшил үүсдэг тийм хэрвээ одоо нөгөө хуурай гэх юм бол одоо өвдөл явагдаад одоо юу тэр нөгөө нэг дур тавих мэдрэмж авах тийм эсрэгээрээ. Тэгэхээр ерөөсөө хүмүүс өөрсдөө бүр маш сайн ухамсарлах нь л ер нь илүү чухал очоод байна уу эсвэл ямар нэгэн хичээл суух ёстой юу? Нэгнийг танин мэдэх. За мэдээж одоо бүх зүйл хөгжсөн нээлттэй байна шүү дээ. Тэгэхээр бэлгийн боловсрол гэдэг зүйлийг одоо мэдээлэл, мэдлэг болгож ач холбогдол авах хэрэгтэй. За бэлгийн боловсрол сэгсэн харилцаа гэдэг чинь нэг юм
эхнэр нөхөр одоо гүйцэлдүүлэх үүрэг хариуцлага биш байхгүй юу? Энэ чинь амьдралын чанартай цаг хугацаа нэг нэгэндээ хайртай байх тий. За эрүүл байх гэр бүлийн доктортой харилцаа гэдээ маш олон эерэг зүйлүүдэд дагуулж идэв. Тэгээд дээрэс нь яагаад эрүүл байх юм бэ гэхээр оршил буюу бэлгийн харилцааны өмнө хэсэгт окситоцин, серотонин, допамин маш олон 4-5 төрлийн даврууд ялгарч идэв. Тэгэхээр эмэгтэй хүнд окситоцин илүү их ялгарна. Тэгээд хайрын давар ялгарна шүү дээ. Тэр чинь аз жаргал хайрын давар. Тэгээд ирэхээр яа гэм гэхээр нөгөө цэсний эргэл сайжирна, илүү өөртөө ихтэй болно, өтрээ чийгшин те бэлэн болно гэсэн. Тэгэхээр энэ үед нөгөө өвдөлт, айдас, за би дур тавихгүй байх вэ ч гэдэг юм уу. Тэгээд өөрийгөө хэт хяналтанд байх. Эмэгтэй хүн чинь эмзэг. Тэгээд өөртөө итгэлгүй байх. За би жоохон махлаг байна даа ч юм уу те. Би өнөөдөр яах бол гэл ингээд маш олон зүйлийг тархиндаа бодож идэг. Эмэгтэй хүн чинь өөрөө бэлгийн харилцаан шууд тархиар нөлөөлөгдөж идэг ч чинь. Тэгэхээр энэ бол бид нар чинь хүн гэдэг чинь тэр чигээр хийм үйлдвэр. Тэгэхээр тэрийг зөв ойлгох хэрэгтэй. Тэгээд бэлгийн боловсролын мэдлэг гэдэг нь угаасаа чухал, маш чухал. Өсвөр наснаас эхлээл энэ чинь суурийн тавиал мэдлэг байх хэрэгтэй. Тэгэхээр маш бага наснаас гэрүүлийн хүмүүжлээс эхлээд сургуулийн хүмүүжлээс эхлээл явах зүйл уг нь бол. Оршлыг бас одоо дан ганц бас ирчүүд заавал хийх ёстой юу? Эсвэл одоо харилцан ашигтай байх ёстой. Ер нь бол одоо яг нэг юм нийтлэг ойлголт өгдөө шүү дээ. Яг стандарт бол байхгүй гэж хэлсэн тийм. Гэхдээ нөгөө нэг бэлгийн харилцаа буюу энэ сексийг ирчүүд эхлэх ёстой ч гэдэг юм уу те. За ирчүүд л санаачлаг гаргадаг гэдэг юм нэг арай жоохон энэ бол бас жоохон өрөөсгөл. Гэхдээ уг нь бол энэ чинь хосын харилцаа гэж яригдчихаа тий. Хоёр харилцан байгаа. Тэг эмэгтэй хүн даруй байх ёстой гэдэг нэг юм бичгдээгүй нэг юм зүйл. Гэтэл би Монгол даруй өсгөх. Гэтэл нийгэмд юм уу олон нийтийн дунд эмэгтэй хүн даруй байж болно. Гэхдээ хосын харилцаанд энэ чинь даруй байна гэдэг чинь өөрийгөө илэрхийлж чадахгүй, өөртөө итгэлгүй ахаад тэр чинь өөрийнхөө дур таашаалын мэдрэмжийг авч чадахгүй байна гэдэг нь маш их хохиролтой болчихж юу хүсэж байгаа юм. Тэгэхээр чинь өөрийгөө илэрхийлдэг. Би одоо хүсэж гин гэдэг оршлыг эхлүүлдэг буюу бэлгийн харилцааг эхлүүлдэг байх нь донтой ч юм уу тийм биш. Өшөө судалгаагаар яадгүй гэхээр ямар хосуудын бэлгийн харилцаа илүү чанартай, жоох урт байдаг ч юм уу те нэгнээс ингээ ууддаггүй байдгүй гэхээр эмэгтэй санаачилдаг. Хосуудын харилцаа илүү одоо нөө давтамж өндөртэй ч юм уу чанартай байдаг гэсэн судалгаа байдаг юм байл л дээ. Тэгэхээр эмэгтэйчүүдээ санаачлагтай байх нь санаачлагыг гартаа авах нь байна. Одоо нийгмийн харилцаанд нэр яг үнэхээр одоо ажил хэрэгчтэй даруй төлөв байдаг боловч одоо хосын харилцаанд бол санаачлаг гаргаж бас ач холбогдол өгөх нь маш чухал. Өөрийн сэтгэл зүйн болоод амьдралын гэр бүлийн амьдралын чанар гэдэг юм чинь шууд нөлөөлж. Тийм яг гэр бүлийн одоо нөгөө доктортой харилцаа. Тийм тийм. Араар тавилт дээр ер нь хэр нөлөөлөл үзүүлдэг бол за хүн төрөлхтөө өөрөө өнөөдөр хүснээсээ бараг л араар тавилт гэдэг зүйл дээр эцсийн хариултыг олоогүй те. Тэгэл мөнхийн маргаантай асуудал. Гэхдээ энийг зөвтгөх биш, буруутгах биш хэцүү. Гэхдээ ер нь бол хосуудын одоо чанартай харилцаа, итгэлцэл чанартай буюу амттай бэлгийн амьдралыг өгнө. Энэ маань илүү араар тавилттай, урвалт, за нэгнээсээ хүрхч гэдэг юм уу илүү нөө бэлгийн харилцааг за хийсэн болохоос ч юм уу те. За энэ бол үүрэг ч юм уу харилцах ч юм уу гэж хүлээж авахгүйгээр хайр, сэтгэл, харилцаа, итгэлцэл, орших гэж хүлээж авдаг учраас хамаагүй багасна л да буурна гэсэн дүгнэлт одоо судалгаанууд байдаг. Нэг талаас одоо оршлыг жишээлбэл за аль талдаа харилцан адилгүй дээрээс нь санаачлаг гартаа авсан. Энэ дэр туршилт гэж нэг юм байдаг. Тийм байдаг. Туршилт. Шин санааны зүйл. Өөр янз янзын нөхдөр янз янзын одоо үйлдэлээр ч юм уу. Тэглгүй авахтаа оршилч угаасаа нөгөө өөрийгөө таних хэсэг учраас тэр чинь нэг хөвшмөл ойлголт зүйл биш байхгүй. Тэгэхээр оршил хэсэгт ч хүн яаж өдөөгдөх юм те сэрлийн зүгүүдээ мэдэх, өөрийгөө таних, хугацаагаа мэдрэх, за өөрийн биеийн онцлогийг, хосын нэгнийхээ биеийн онцлогийг таних. За тэгээд туршилтууд бүгд орно шүү дээ тий. Орчин байна, тий. Хугацаа байна, сэтгэл зүй байна. Тэгэхээр эн чинь маш их зүйлийг шинээр сурч авах. Тэгэхээр л нөгөө ухаж, мэд, турш тий. За ахаад дээрэс нь одоо тооё гэж байна. Одоо зөндөл зүйл нь шүү дээ. Дэлхийн харилцаа гэдэг чинь өөрөө бүтэн соёл болохоос сатар саман биш байхгүй. Тайлбар зүйлийг ингээ хэтрүүлэх тий. Зөвхөн одоо дур тавилт юм уу донтолтын маягаар. Одоо тэр дур тавилтын ард ялгарч байгаа допамин донтоход өөрөө яах вэ гэхээр энэ маань сатар саманаар хөтлөөд ирж байгаа. Гэтэл энийг хамгийн эрхэм, нандин зүйл болгох юм бол энэ ч өөрөө мэдрэмж. Тэгэхээр энэ дээр маш олон ингээ даавруудыг ялгархуулахын тулд
оршил, хүндлэл, хайр, харилцаа, итгэлцэл маш олон зүйл хэрэгтэй. Ер нь бол тэгээд урлагл юм байна л да тийм. Тэглгүй авах гэдэг шүү дээ. Тэгэхээр нүг зарим одоо хосуудын хувьд шинэ одоо зүйлийг туршиж үзье тий оршлыг одоо юм сонирхолтой байлгах гэдэг үднээс одоо ямар нэгэн арга хэрэглэхэд нэгэн зөвшөөрөхгүй байх ч юм уу тий. Тэр тал дээр үрнэ. Тийм тэгэхээр чи эн чинь одоо нөгөө хосуудын амьдралын харилцаа гэдэг зүйл маш их тутмаг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нээлттэй харилцаа, итгэлцэл гэдэг юм байж бэлгийн чанартай амьдрал үүснэ. Тэгэхээр одоо нэг ойлгохгүй байх гэдэг чинь харилцаа ойлголцоо байхгүй. Нөгөө хүний харилцаа. Тэгэхээр чи энэ шүү бараг хос биш болох гэдэг шүү дээ. Ер нь бол тийм. Тэгэхээр яг уу гэхээр зөвхөн одоо нөгөө нэг юм өөрийгөө хангагч ч юм уу тий нэг юм биологийн физиологийн хэрэгцээг хангах хэмжээний юм болчиход байгаа байхгүй тий. Цаг нь хүртэл өөр зарим нь өглөө сэргэлэн байдаг бол зарим нь орой голдуу ирчүүд орой тий. Гэтэл эмэгтэйчүүд илүү тайван амарсны дараа би физиолог нь өглөө сэргдэг ч юм уу. Гэтэл энэ бэлгийн харилцааны биологийн цагаа хүртэл ойлголцох. Тэгээд ямар зүйлд дуртай мэдрэмж нь өдөөгдгийн тий. За мэдээч хэрэгтэй хүн хараагаараа учир хэцүү шүү дээ эн чинь. Яаж ч тэр хүний харааг ингээд нууж болохгүй учраас эмэгтэй хүн байгалийн зөнгөөр гоё байх гэдэг нь өөртөө ч гоё ихтэй байх ахаад нөгөө хосын амьдрал учраас хасах нэмэгцэнийг татагдах арга бэлэг гэдэг утгаараа гоё сайхан зүйлд өөртөө ихтэй болдог байх юм шүү дээ. Тэгэхээр энэ дээр харилцаа үүсэж энийг ойлгох хэрэгтэй. Сонсох хэрэгтэй. Тэгээд би дуртай юм чинь чи дуртай ах биш. Бас тулхан шаардаж болох. Тулхан шаардвал өөрөө хүчирхийл болчихж байгаа шүү. Тийм тий. Тэгээд нөгөө хүн ядарч яхад чинь би заавал дуртай байна, би өнөөдөр дуртай байна биш шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ чинь харилцаа тутмагшилтай учраас ойлголцохгүй байгаа учраас энэ нэгшлийн цаг хугацааг өөртөө гаргаж байна. Өөртөө цаг хугацаа гаргана гэдэг чинь нэг их цаг хугацаа биш байхгүй юу? Тэгээ харилцан ойлголцох, цуг байх, кино үзэх, болцох зүгээр хамтдаа нэг телевизээр үзэх те контент үзэх, сонсох, тэрэн дээр үзэл бодлоо солилцох, нэг хүлээн зөвшөөрөхгүй сонсох шаттай. Тэгээ бид нар чинь ингээд нэг нэгээ сонсдгоо ялагч байхгүй харилцаанд элдэсэл давмгаа байхын тулд үгүй би тэгж бодож байна гэд хосууд байх тусмаа уг нь сонсож хүлээн зөвшөөрч ойлгож нэг нэгээ сонсох тусам хүн нэг хүнийг таньжээдэг болохоос уг нь бол ярих тусам биш л гэж байдаг. Хоёр бас асууж амжаагүй ч байж болно. Эсвэл таны одоо бусдад одоо хэлхийг хүсдэг те зөвлөхийг хүсдэг бүр зайлшгүй тгээсэ гэж хүсдэг ч юм уу. Тийм зөвлөгөө. Та юу гэж хэлэх вэ? Ер нь би даасан өсөж яваа, өсвөр насны за бэлгийн харилцааны насанд хүрэхчд маань ганц биш ч байсан. Ер нь бол бэлгийн амьдралын соёл, боловсрал гэдэг зүйлийг амьдралын чухал хэсэг гэж ойлгож судалдаг, ойлгодог, мэддэг те өөрийгөө таньдаг, эсрэг хүүсээ ойлгодог байх хэрэгтэй. За тэгээд яагаад хүүсийн ялгаа гэж байгаа нь те бэлгийн амьдрал дээр бол хүүсийн ялгаа бүр эрс харагдана те. Эмэгтэй хүн, эрэгтэй хүнээс одоо байглаасаа ямар өөр өгөгдөлтэй юм. Гэтэл эмэгтэй хүн чинь тэр чигээрээ тестостерон, эмэгтэй хүн чинь тэр чигээрээ эстроген. Мэдээж бас дааврууд нь бага хэмжээгээр байгаа ч гэсэн. Гэтэл энэ дааврууд яагаад биднэрт ингэж хүүсийн ялгаа өгөөддөг юм. Тэгэхээр энэ маань юу гэвэл бэлгийн боловсролын маш нарийн судалгаатай, уншдаг, мэддэг те. Тэгээд тэрнийхээ хэмжээнд нэгээ танин мэддэхээс өмнө өөрийгөө таньдаг байх хэрэгтэй. Бид нэр ер нь ингээд нөгөө өөрийгөө таниа гэж хүнийг мэдэх гээд ингээд гайхаад идэг те. Тэгэхээр өөр дээр маш их одоо ажилдаг, боддог, илүү дотгошоо, тэгээ өөрийнхөө мэдрэмжийг ойлгодог юм байх хэрэгтэй. Хосууд маш их ханддаг л да. Тийм ингээд араар тавьчлаа, тэгчлээ, би ингэжэн, тэгжэн ч юм уу. За эсвэл ингээд ямар нэгэн эмэгтэй рүү гадагшаа маш их буруугаа өгдөгтэй эрэгтэй рүү ч юм уу тэглээ инглээ. Гэтэл хүн өөрөө дотроо уучраа олоогүй ч яагаад бус руу хайсан бэ гэдэг өөрсдийн дотоод асуудлыг маш их бодох хэрэгтэй. За тэгэхээр энэ дээр юу вэ гэвэл бэлгийн амьдрал гэдэг чинь нэгдүгээр харилцаа байна. Тарих мэдрэмж байна, итгэлцэл байна. За тэгээд стресс, амьдралын хэм маяг те одоо хэдэн хүүхэдтэй, хэдэн настай, за ямар үнэт зүйл, ямар шашин шүтлэгтэй маш олон зүйл нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь нэг хоёр мах бод нийлээл дур тавил дүрэн шингээ ялгаруулаад юм уу дуусж байгаа юм биш. Тэгэхээр энийг маш их соёлтойгоор, мэдлэгтэйгээр, хүндэтгэлтэйгээр өөрийнхөө одоо бид нар ингээд гоё хоол хийх гэж аягүй суралцдаг шүү дээ. Төхөртөө гоё хоол хийж өгөө. Бүү манай нөхөр цовын дуртайч гэдэг юм уу те. Нэг фейлдэл, хоёр фейлдэл сурах гал те. Тэгэл яг тэрэн шигээс байнга суралцж явах хэрэгтэй. Бэлгийн амьдрал чинь ингээд одоо 20 нас ориглуу те. За өдөрт хийд тавтамжтай дэмтгүү хурдан сэргэн ч юм уу зөвхөн таашаал дур тавилтанд нөлөөлсөн байдаг бол 20-с дээш 30-аас дээш гэл мэдрэмжинд чанарт илүү нөлөөлөлтэй тавтамж нөхөн сэргээл бодисын солилцоог маш өөр олон төрлүүд байгаа шүү дээ. Биологийн цаг хугацааны өөрчлөлтүүд байгаа байхгүй. Тэгэхээр л одоо нөгөө нэг 20 настай байсан шиг би мутчлаач гэдэг юм уу те ингээд
аль эсвэл би яг уйтчих гэдэг юм уу ингээд юм физиологийн өөрчлөлт буюу сэтгэл зүйн өөрчлөлт, амьдралын хэм маягийн өөрчлөлтүүдэд цуг судлаад маш их мэдлэгтэй байх хэрэгтэй буюу бэлгийн боловсрол бол хамгийн чухал зүйлүүдийн нэг хэсэг. Тэгэхээр бас яг тухайн цаг үедээ насандаа тохирсон ахлуудыг тийштэй одоо жишээ нь би ингээд одоо 7 хоногт хийдэг байсан юм да ингэчлээ гэж ирчүүд маань аяг хөтгдөхгүй. Гэтэл тэр хүний 25 настай 30 настай өнөөдөр 40-тэй 45-тай байх амьдралын хэм маяг үзэл бодол тий. За биеийн ерөнхий эрүүл мэнд ямар юм? Энэ болгоно мэдгүйгээр зөвхөн 20 нас, 50 нас, 30 нас гэж харьцуулаад ингээд тэр чүр аюу хэцүү. Танин мэдгүй буюу өөрийгөө мэдгүй байгаа. Тийм учраас нэгийг сайн мэдэх, өөрийгөө сайн мэдэх тийм байх хэрэгтэй. За тэгээд бэлгийн амьдрал төрүүлээд харилцаа ойлголцол дээр маш их цаг гаргадаг байгаасай тий. Цуг байна гэхээр хүүхдүүдтэйгээ цуг бужигнжсэн л цуг байна цуг байдаг шүү дээ гэдэг ч юм уу. Гэтэл тэр чинь шал өөр харилцаа үүсэж байна. Тэгэхээр ер нь бэлгийн амьдрал хосын харилцаанд заавал секст биш, бэлгийн харилцаанд биш, хамтдаа байх цаг гэдэг зүйлийг гаргаж явах хэрэгтэй л гэж хэлмээр байна да. Тэгэхээр чинь бас нас явахын хэрээр те бас яг зан болох юм. Оршлоо бас ихсэх нь илүү нөгөө дааврын ялгаралт их чухал нөлөө үзүүлэх нь шүү дээ тий. Илүү яг хөө энэ чинь нөгөө ерөнхий эрүүл мэнд сэтгэл зүй гэсэн тэрнээсээ гадна нөгөө нэг бодис солилцоо сайжрах. Тийм тэгээд дахиад яг хөө мэдээж нөгөө эмэгтэй хүний дур тавилт илүү хол болдог тийм ээ. За тэгэхээр эн чинь тэр тусмаа оршил, хайр, халамж маш чухал. Энэ болгоноос солилцож ойлгох хэрэгтэй тийм. Тэгээд гоо сайхан ертөнцийг аварна гэдэг үг чинь заавал гоо сайхан чи 90 ч юм уу биш шүү дээ тийм ээ. Гоё царай хөөрхнүүд биш. Ер нь мэдрэмж. Эмэгтэй хүний ингээд дотроосоо гэрэлтэж байгаа байдал, өөрийгөө мэдэрч байгаа байдал илүү секси, тэр хот байдаг болохоос одоо нөгөө гадна талын бас хэлбэр бол уг нь бол биш л. Тэгэхээр ерөөсөө одоо оршил бол бэлгийн харьцааны эхлэл биш. Одоо бэлгийн харьцааны баг бүх юм аа. Хамгийн чухал одоо хамтдаа байх зүйл юм аа гэдэг бүх осод маань өнөөдрийн сайхан ярианаас бас ойлгож авсан баха. Эрэгтэйний хувьд бас муу ялгаагүй оршлыг заавал бас хийж явах хэрэгтэй. Нэг нь харилцан хосуудын аягүй том ойлголцол байх нь шүү дээ тий. Өгөө аваатай. Манай залуучууд бол бас арай өөрөөр ханддаг байж магадгүй. Гэхдээ энийгээ болоор оршлыг ач холбогдол өгөх ёстой нь тодорхой байх нь шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүд ч гэсэндээ бас нөгөө эрэгтэйчүүд санаачлагыг авч иж бид нар одоо энэ оршлын үйл явцад оролцсноо ч гэдэг юм уу тий. Тэгэж одоо ичимхий Монгол бүрэг эмэгтэй хүмүүс маань бол тэгж үздэг байх тий. Тэгэхээр нэг яг нүгээс харж ирлээ л дээ нөгөө маш их хүмүүс асуудаг. Тийм ингээд нөгөө би ингээд дур тавихгүй байна. Энэ маань ямар учиртай юм? Эсвэл би дургүй байна ч юм уу? Эсвэл хураашаад байна. Өтрийн сулраад байна гэдэг юм маш их зөвлөмжүүд авах гэж орж ирдэг. Гэхдээ эн чинь нөгөө нэг эмгтэй хүн ихэнхдээ яг нөгөө даруй байх, бэлгийн харилцааг эрэгтэй хүн эхлүүлдэг, санаачилдаг ч гэдэг юм уу гэдэг утгаараа нөгөө хүлээлт үүсгэждэг манай эмгтэйчүүд. Яадаг үг гэхээр манай нөхөр ч юм уу, манай найз залуу ч юм уу намайг дур тавилах юм байна. Намайг өдөөх юм бэ. Тэгжээч л би ингээд секс суралцдсан байна, дур тавьдсан байна гэж ойлгочдөг. Гэтэл хүн өөрийгөө мэдгүй юм чи нөгөө харилцаа анд орж байгаа хос нь бас дутуу шүү дээ. Чи айгүй хугацаа шаардна тийм ээ. За мэдээж сэргэлэн бас илүү мэдрэмжтэй арай нэг одоо хөдөлмөрч ирэх хүн бол одоо бас ингэсээр хөдөлмөрлж байгаа юм шиг. Гэтэл эн чинь нөгөө эмэгтэй хүн өөрийнхөө таашаалын цэг мэдрэмж тэр өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн. Эрэгтэй хүн байглаасаа шууд нээлттэй. Гэтэл одоо бэлгийн амьдрал дээр дур тавилт тэр тутах юм бол тэр чинь байглаасаа нойтон зүүд мүдэр ингээд гадагшилчин. Тэгээд тархин амарчин тийм үү? Физиологийн хэвийн байдалд орчин. Гэтэл эмэгтэй хүн чинь хүүхд гаргаал ингээд сэтгэл зүйн байдлаас амьдралын хэв маягаас тэр дутагдaltaд орж байгаа тийм үү? Сексийн бэлгийн харилцааны дутагдaltaд орж байгаагаа стресстэй байгаагаа мэдэрдэггүй гэсэн. Тэгэхээр эн чинь ямар нэгэн байдлаар би стресст ороод байна гэдэг чинь өөр дээрээ ажиллах хэрэгтэй эмэгтэйчүүд ингээд өөрийгөө нэхийг л тасгал хийхтэй, өөрийн мэдрэмжийн зүгүүдийг олох тий. За өөртөөгөө тоо хэрэгэлдэг байх, өөрийгөө маш сайн судлах. Тэгэхээр ингээд ганц зүйлийг ингээд эрэгтэй хүнд даатгадаг зүйл бас их байна тий. Тэгэл одоо манай нөхөр тавилж чаддгүй маа гэж бас их ярина. Тий. Тэгэхээр чин үгүй л дээ. Уг нь өөрөө тавьж сурах хэрэгтэй. Тий. Зөв. Тэгэхээр эмэгтэйчүүд минь одоо бас санаачлагтай, итгэвтэй, хөдөлмөрч байх нь бас бид бүхний одоо хосын харилцаанд гэр бүлийн доктортой байдалтай тэгээд чанартай бэлгийн харилцаанд маш одоо эргээр нөлөөлөх нэ. Тэгэхээр өнөөдрийн бас дугаар манаас амттай яриатай байлаа тий. Маш олон гоё мэдээллийг бас
авсан байх гэдэгт итгэлтэй байна. Дараагийн нууц биш нууцаар одоо дуршлын талаар одоо бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүлээж авах нэ. За үүгээр өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Оршлоо саяа гэрэ үзэгчтэй баяртай. Сайхан амраарай. Сайхан амраарай.